За өнөөдөр та бүхэндээ өглөөний цайндаа хийж идэх тохиромжтой 10 гуралтай зураг болон чулуутай порцтой банштай цаг хийх жорыг оруулж байна. За 10 гурал нь нислэгээр байлигтуул ходоод гидсний гөрүүлц хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулалтыг дэмждэг, мөн одоо жингээ ярьж байгаа үед бол тохиромжтой байдаг. За ингээд банштай цагаа хийцгээе. Талын Монгол шар тус болон 10 гуралн дээрээ борц шар будаа хийж зөөлөн гал дээр хуурна. Дараа нь халаасан чулуун дээрээ сүүлнийхөө хоёр талаар нь ингэж харж өгнө. Ингэснээр одоо цайнд маш гоё өрөм замт ордог. За хамтлан цагаа шүүж хийгээд буцалж эхлэх үед нь банш болон сүгэ нэмнэ. Банштай цайндаа би тасалсан гурал хийсэн байгаа. За ингээд өглөө идэхэд тохиромжтой шар тасаар багсарсан 10 гурилны зурмаг болон уламжлалт амттай банштай цай маань бэлэн боллоо. Та бүхэнд туршаад үзээрэй. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа.